Сайн байцгааны өрхөнд үзэгчтэй та бүгдд энэ цаг мөчийн мэндийг хүргэж байна. Таны төлөө гэдэг үг танд ямар сонсогддог вэ? Хэн нэгэн ямар нэгэн зүйлээр танд тусдсан болох нь. Тэгвэл таны төлөө, таны эрүүл мэндийн төлөө, таны эргэн тойронд хайртай хүмүүсийн тань эрүүл мэндийн төлөө гаргасан нэгэн шийдвэрт хамтдаа талархацгаая. Энэ бол тамхины хяналтын тухай хууль. Сүүлийн 10 жилийн хугацаанд тамхитлын хэмжээ 20 дахин өссөн ба нийт иргэдийн 49.1%, эмэгтэйчүүдийн 5.3%, 2 хүн тутмын нэг нь гэртээ, 3 хүн тутмын нэг нь ажлын байранда тамхи татдаг бөгөөд үлдсэн хувь нь дам тамхитлалд өртөж байгаа гэсэн дүн мэдээ нийгмийг цочроож байна. Тамхины хяналтын тухай хууль. Энэ хуулийн зорилт нь тамхиныг хэрэглээ, дам тамхитлаас үүдэлтэй сөрөг үр дагавраас хүн амыг хамгаалах зорилго бүхий тамхины хяналтын эрх зүйн үндсийг тодорхойлж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдсон төр, иргэн, аж ахуй нэгж байгууллагын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршин. Өмнө нь бол тамхи татдаг байхад орчин нөхцөлд болохоор бага насны хүүхдүүд болон тамхи татдаггүй хүмүүсийн маань эрх ашиг маш ихээр хөндөгддөг байсан. Одоо бол мэдээж хэрэг тамхигүй утаагүй орчинд байгаа хүмүүс маань болохоор ая тухтай нөхцөл болцоогоор бүрэн дүр хангагдсан. Монгол улсын хурлаас батлан гаргасан тамхины хяналтын тухай хууль өнгөрөх оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжсэн байлаа. Энэхүү хуулийн хэрэгжилт нь зөвхөн нийслэл хотын хэмжээнд төдийгүй орон нутгийн хэмжээнд ч гэсэн тун сайн байна гэдгийг орон нутгийн удирдлагууд хэлж байгаа юм а. Улсын хурлаас 2013 онд гаргасан нэг том шийдвэрийн нэг нь бол тамхины эсрэг хууль л да. Тамхины эсрэг хуулийг бол одоо иргэд бол маш сайн дэмжиж хүлээж авсан. Өнгөрсөн оны 3 сараас хэрэгжсэн. Бид ч бас орон нутгатаа гайвс орчилсан. За энэний үр дүнд бол тамхины хуулийн хэрэгжилт бол сайн байгаа. Зүгээр яг бизнес эрхлэгчний хэдэн хүмүүс маань болохоор сургууль 500 м байхад одоо дэндүү асуулт байна. Одоо борлуулалтанд энд нөлөөлж ийнэ гэсэн асуулт гаргаад байгаа юм. Тэгээ иргэдийн маань дийлэнх нь бол тэрийн хуулийг дэмжиж байгаа. Зөв хууль, зүйтэй хууль. Одоо тэгтээ зүгээр бас л эргэж хараад за хэмжээ ортуулахаас эсвэл янз янзын юмнууд яригадаад байх юм. Тэгвэл энэ хууль жоохон чангахан байх тусмаа хэрэгжих нь илүү байх юм болов. Харин хууль хэрэгжүүлэх шатанд бидний одоо үүрэг өгөх хүмүүс тэр одоо хуулийг хэрэгжүүлэх талдаа онцгой анхаарч иргэдээ үнэн зөв сайхан ойлгуулж ингэж ажиллах юм бол болж байна. Хүмүүс бол одоо энэ бол үнэхээр одоо хорт зуршлаас зайс хийдэг, эрүүл мэндэд анхаардаг болчихлоо шүү дээ. Нэг үеиг бодвол. Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын 70 орчим хувь нь тамхи татдаг болон татаж үзсэн, 79% нь дэлгүүрээс тамхи худалдаж авч үзсэн байгаа юм. Тэд ихэвчлэн сургуулийнхаа орчмын дэлгүүрээс авах ба тэр орчимдоо татдаг болох нь тогтоогдсон юм. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид буюу 14-15 наснда анх тамхинд орж байгаа тэр өсвөр үеийнхний маань тамхиталд эрс бурсан гэсэн үнэлгээ дүгнэлтүүд өгч байгаа. Ер нь сургуулийн хүүхдүүд маань өдрийн завсарлагааныхаа цагаар богинохон хугацаанд 100-200 төгрөгөнд хамгийн ойрын цэгээс очиж ширхгээр тамхи худалдаж авч бие бинийгээ уруу татан тамхинд ордог.
анх одоо 14 15 наснасаа тамхинд орсон өсвөр үеийнхэн маань насан туршдаа тамхичин болох тэр үед хаалга нэгж идэх гэсэн юм судалгаа байдаг учраас бид энэ заалтыг хийж өгсөн. Өнөөдөр энэ заалт маань яг тэр одоо зорилтод бүлэгтэй бодвол сайн болж очиж хүрч байгаа гэдэг талаар ард иргэдийн зүгээс бол энэ сайшаалтаа хандж байгаа гэдгийг та бүхэнд хэлмээр байна. Тамхины хяналтын тухай хууль, цэцэрлэг, бүх шатны сургууль, сургуулийн дотуур байр, тэдгээрийн гаднах орчин, нийтийн зориулцтай орон сууцны байшингийн орц, цахилгаан шат, хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэнд тамхи татгаж болохгүй. Дэмжнэ. Ер нь болж байгаа юм дэмжин болохгүйгаа мэдээж хөмжлөх нь угаасаа л ойлгомжтой шүү дээ. Орчинд ч гэсэн хүмүүс залуучууд бас нэг тамхи татхаа болцсон байна. Тэгээд бас нөгөө нэг ресторан, паб тэнд ороод нэг кофе ууд юм уу нэг тий тэгээ ороо гарахад ямар ч тамхихгүй зүгээр. Өөрсдөд нь эрүүл мэндийн сайн л болсон байх гэж бодож байгаа. Яг байгууллагад болгоо нөгөө паб, ресторан болохоор татахгүй тэр нь бол аягүй гоё явагдцсан. Энэ сайхан байна. Тэгээд одоо би энэ харддаг юм нэг усууд одоо ингээд гудамжинд одоо тамхи татж байгаад ингээд 2-3 сашаад ингээд хайшиж байгаа харагддаг юм. Тэгэхээр одоо би боддог юм. Одоо яасан мөнгөдөө цодчихсан усууд үдэж боддог юм. Ер нь олон нийтийн газар тамхи бүгд олон зөвлөл дунд чинь тамхи татдаг шийдэл байх л да. Бусдад харан л үзүүлнэ. Энэс гарах үр дагавар нь. Энэ л зөв л гэж бодож байна. Нийтээр ерөнхийд нь харуул хуулийн хэрэгцээд бол үр дүнгүй өгжлээ гэж үзэж байна тий. Тэгээд угаасаа нэг өсөндөө эн чинь нэг хөгжилтэй орны жишгэлүүлэлт өгч байгаа хэрэг байлгүй дээ миний бодлоор одоо тэгж татуулахгүй гэж хууль гаргаж байгаа нь одоо жишээ нь цаашдаа хөгжих нэг жижигхэн тийм жишгэл юм уу да. Тэгээд намын наазах нь одоо тэгэл ресторан цуугаал байж хат одоо шинэ хажуу одоо ширээний хүмүүс тамхитлаа гэж бодож чинь наазах нь ховцсон шингэн те тамхи татгүй хүн байлаа гэж бодоод тэр нь жоохон тийм игдүүцэн тийм мэдрэмж төрнө шүү дээ. Олон нийтийн эрх ашиг сонирхолд нийцсэн нийгмийн дэмжигчдийн дийлэнх холбооны дэмжлэгийг авсан ямарваа нэгэн санаачлаг ямарваа нэгэн шийдвэр албатан шаардлага шахалтгүйгээр хэрэгжиж болдог гэдгийг тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт та бидэнд харуулж байна. Энэ хуулийн хэрэгжилтийн гол үндэс нь ёс зүй хүлээн зөвшөөрөлт байгаа юм. Гэхдээ энэхүү хуулинд иргэдийн бүрэн гүйцэд ойлгож амжаагүй зарим нэгэн асуудлууд байна. Энэ хууль хэрэгжиж эхэлсэн боловч тодорхой асуудлуудыг бол хуульдаа зааж өгөөгүй гэсэн маргаан байдаг. Нэгдүгээр тамхины цэгүүдийг зааж өгөөгүй гэсэн асуудал байдаг. Хууль дээр бол бид тамхи татахыг хориглосон цэгүүдийг бол зааж өгсөн байна. Өөрөөр хэлбэл хориглоогүй цэгт тамхи татаж болно гэсэн нөгөө талдаа бол хуулийн одоо ухагдхан бол явж байгаа. Хамгийн гол нь энэ хуулийн дээр бас нэг хуулийн нөгөө гол контекстыг сайн ойлгоогүй улсууд байна л да. Тэгээд тэрэн дээр бол ерөөсө тамхиг бол бараг хаанч татаж болохгүй гэж хүмүүс ойлгоцсон байна. Тэгтэл яг тамхиныхаа тухай хуулийг ингээд уншаад үзсэн бол арай өөр байгаа юм л. Жишээлбэл ерөөсөө ямар нэгэн барилга сав битүү одоо байгууламж дотор бол тамхины цэгийг байгуулахыг хориглож байгаа. Энэ бол маш зүйтэй. Энийгээ одоо өнөөдөр манай аж ахуй нэгж байгууллагууд, бусад үйлчлэгээний газрууд маш сайн баримтлаад ингээд явж байна. Тэгвэл тэр тухайн байшингийн одоо ерөнхий хаалгаар гарлаа тодорхой бусад хүмүүс садаа болохгүйгээр тамхины цэгийг тухайн тэр байшингийн эзэн, сөөхөн тийм ээ эсвэл одоо албан газрын өөрснөө удирдлагууд нь тэрийг зохион байгуулах бүрэн боломжтой байгаа байхгүй юу? Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтэн дээр яригдж байгаа нэг асуудал бол өнөөдөр энэ хуулийг хэн хэрэгжүүлэх вэ гэдэг асуудал байдаг. За цагдаагийн байгууллага болон мэргэжлийн хяналтын алба болвол үүнийг хариуцсан ажилдаг. Гэвч энэ байгууллагуудын маань хүн хүчний хүрэлцээ муутай байдаг учраас одоо цэг болгон дээр очиж энэ хуулийнхаа хэрэгжилтийг хянаж чадахгүй байгаа ийм дутагдал бол байгаа л да. Энэ асуудал дээр бол бид нэр хэд хэдэн арга хэмжээ авахар зохицуулалт хийж байна. За нэгдүгээрт бол нийс Улаанбаатар хотын хэмжээнд скул полицай арга хэмжээ явж эхэлсэн. Өдөр болгон нийт 450 сургууль дээр 1000 гаруй эцэг эхчүүд бол эргүүлд гарч байгаа. За энэ скул полицайд оролцож байгаа эцэг эхчүүдийн маань үүрэг хариуцлага дотор тамхины хяналтын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай асуудал явж байгаа. 2014 оны 1-р сарын 1-ээс олон нийтийн цагдаатай болох тухай хууль хэрэгжиж эхэлсэн байгаа. Өөрөөр хэлбэл орон нутгаасаа цалинжаад яг тэр орон нутагтаа ажиллах одоо хэдэн зуун цагдаатай болж байгаа.
За энэ олон нийтийн цагдаагийн маань үндсэн үүрэг бол жижиг зөрчлүүдийг арилгах, гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ийм хариуцлагыг хүлээдэг. За олон нийтийн цагдаагийн маань хүлээх үүргүүдийн нэг бол тамхины хяналтын тухай хууль дээр хяналт тавих тухай асуудал байгаамаа. Цагдаагийн албаны тухай хууль 24-ийн 1 нутгийн өөрөө удирдах байгууллага гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах ажилд олон нийтийн цагдаагийн ажилтан ажиллавал олон нийтийн цагдаагийн ажилтан дараах үүргийг хүлээнэ. Хуулиар харьяалуулсан зөрчилд торгуул ногдуулах, хууль тогтоомжийг эргэдэс тайлбарлан таниулах, нийтийн хэв журам хамгаалах талаар хууль сахиулах байгууллага болон бусад хуулийн этгээдээс зохион байгуулж байгаа ажилд оролцох. Эсвэл полицай болон олон нийтийн цагдаагийн зүгээс энэ хуулийн хэрэгжилтэн дээр 2014 онд хяналт тавьж эхэлнэ. Өөрөөр хэлбэл бид 2015 он гэхэд хууль маань илүү сайхан хэрэгжиж болсон байхыг харах болно. Эрхчлүүд нийгэмд амьдарч байгаа эрхэм таны эрх бусдын эрхээр хязгаарлагдана гэдгийг та ойлгож ухамсарлах учиртай. Бусдыгаа хүндэтгэе. Таны зүрх, таны уушиг, таны эрүүл мэндийн төлөө батлагдсан тамхины хяналтын тухай хуулиа биелүүлцгээе.